Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Зохиолыг бичсэн О хишиг жаргал. Адал явдалт айдас философийн уран зохиол. Харанхуйн сүүлчийн дохио. Нэгдүгээр хэсэг. Энэ болоо Бурханд хайрлагдсан ертөнц. Энд сүм хийдүүд эзэн хааны гэр бүлийн дараа орох үец их эрх мэдэлтэй. Энэхүү ертөнцийн зүрх болсон Атлантис хэмээх хот нь цагаан чулуун өндөр шилтгээнээр төвлөрч түүнийг 3 сүм хүрээлэн сүндэрлэн. Сүмийн цагаан хүлэгт баатрууд гэрлийн 9 хүлэгтэн Бурхны зарилгийг дагаж шудраг ёсыг сахин инх амгалангийн манан зогсно. Тэмдээч Атлантис хот баяр баясгалан гэрлэр дүүрэн хүмүүс инээмсэглэж гудамж талбай залуу хосууд аз жаргалтай нүдээр бие биенээ ширтэн алхана. Гэвч шудраг ёс хорон муугүйгээр оршихгүй. Аз жаргалч бас зовлонгүйгээр оршдоггүй. Энэ ертөнцид бүх зүйл хоёр талтай. Хотын урд зүгт нарны гэрэлж төдийлэн нэвтэрдэггүй. Нэгэн балар ой сүндэрлэнэ. Хүмүүсийн ойг өөхлийн ой хэмээн нэрийддэг. Хаяа тэндээс хүний ойлгож үл чадах айдас төрүүлэм чимээ гарч салхины аясаар нууцлаг амьсгал мэт хот руу сэмхэн шивнэ. Энд чинь юун чимээ вэ? Хүнд хуйхтны алхах чимээ. Харанхуйн аавра агаар чингэн хүйтэн салхи мэт арсыг нь гжигдэж ясан чингэх мэт айдас төрүүлнэ. Яг тэр мөчөд хүмүүсийн зүрхэнд үгүй ээ бие мах бодит нь тэр чихтэй айдас шиг зүйл хүйтнээр тархна. Тэд ирж байна. Хүмүүс айдастайгаар шивнэлтнэ. Харанхуй хүмүүс ойртож байна. Харанхуй мөн чанар бол амьтай бүхэн хүн араатан бурхт инч зовлон шаналл уй гашуугаар дижээгдэн оршин тогтнох явдал бил. Тэд зовлонгоос таашаал авдаг. Хүмүүс харанхуйн гүнд төөрхөө сайн гэрлийг ирж амьдардаг. Гэвч одоо тэд ирж байна. Харанхуйн 13 хүлэгт баатар. Эд бол тийм жамархан сөрөг дайснууд биш. Тэдэнтэй учирсан нэгэнд аврал ирэх боломж үгүй. Учир нь тэд хүн төрлөخت нийч Бурхт инч ертөнцийн гэрэл бүхний эсрэг зогсдог дайчид юм. Нар жаргалаа. Орчлон гэрэлдүүлэгч агуу наран Тэнгэрийн хаяанд дуусан үгүй болж одод совдон цэгмэд зүүмэлцэн. Тэнгэрт тэргэл саран авхай мандаж сүмийн ард орших гэмт хэргийн хороололд сүүдэр улам нягтарна. Тэнд нэгэн жижигхэн баарны ард талд хогийн савны дэргэд нэгэн хүү өвдгөө тэвэрэн суухаж. Тэр өнгөрснөөс ан дуугийнх нь нулимс унгахаж. Тэр нүдэн 7 жилийн өмнөх хар дарсан зүүд мэд тэр өдрийг дурснаа. Зуны нэгэн амар тайван ор. Крайн гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоолны ширээнд сууж байва. Ээж эгч хоёрын гарын хоол үнэхээр амттай байж аав нь нэдалтан манай бүсгүйчүүдийн хоол өдөр ирэх тусмал амттай болох юм да. Хэмээн жаргалтайгаар инэ. Тэгтэл гинэт. Тогшилт. Аав нь хаалганы зүг алхав. Хэмбэ. Хаалганы гэдэг тэр мөчөд төмөр жад цээжийг нэвт сүлбэн халуун цус жадны үзүүр даган асгарлаа. Крайн хуайж эгчийнхээ гарыг тасаадах нь нуугдахыг хичээн. Эгч нь аавынхаа цусыг шалаар нэг урсгад айж сандарсан ч бяцхан Крайныг хурдан гэгч нь хөдлөн гүйж хоолны өрөөний шалны дор нууж
Хазрыг нь зөөлөн илбээд юуч болсон битгий гарч ир битгий дуу гаргаараа гэж хэлэн буцаад явлаа. Крайн банзан шалны завсраар харсаар л байв. Цагаан хоёрт цэргүүд, гэрлийн сүмийн харгас цэргүүд, тэр новшнууд аав ээж эгч гурвыг нь чөдгөрүүдтэй хувилдаж сүмийн эсрэг тэрсэлсэн хэмээн худал гүтгэлэг тулган тамлан зовоож эхэлвэ. Тэд бяцхан Крайны жаахан нүдэн дээр ээжигч хоёрыг нь зодож хүчиндэж хөлөөс нь эхлэн хэрчин тамлаж зовоосны эцэст хөнөв. Хараалт. Би энэ бүхнийг үзэн ядчих. Би бүхнийг үгүй хийхийг хүсэж байна. Крайн хашгирахыг хүссэн ч түүний хоолойд ганц ч үг гарсангүй. Хөдөлж чадахгүй байв. Айдас гуниг үзэн ядалт түүнийг бүрэн нөмөрч. Тэр мөчөд харанхуйн булангаас гинэт нэгэн дуу гарлаа. Чи их базаахгүй харагдаж байна хүү минь. Крайн хүүцочин тэр зүг харлаа. Та намайг шоолох гэж ирсэн бол хүснээрээ шоол. Хүү зөөлөн шивнэвэ. Хүнд хоёгтны алхах чимээ ойрцоор л. Крайн толгоогоо өргөн тэргэл сарны гэрэлд тэр хүний дүрсийг харлаа. Тэр бол 2 метр өндөр, бүх бие хар хуйгаар бүрэн бүрхсэн үл таних сүүдэр байв. Та хэмбэ? Хүү шивнэг шахуу дуугар. Тас хар хуйг нүмерсэн нөгөө хоёр гүн сүүдрээс алхан гарч ирээд намуухан хоолойгоор хариуллаа. Миний нэр чамда удахгүй тодорхой болно хүү минь. Крайнуудаа нарийсгаж уруулын булан дээр хүйтэн нэмцэглэл тодруулан. Чи нэг л баян язгууртны нохоо шиг харагдчихэв. Бас л гэрлийн сүмийн хүлэгт баатруу. Тэрээр чангаар инээд алдан. Чи намайг гомдоош байна шүү. Би тэр өмхий сүмийн нохоо биш. Тэдний боол болж амьдрахаас илүү үххийг сонгоно. Крайн сэжиглэнгүйгээр. Тэгвэл чи юу юм бэ? Хараал идсэн чөтгөрийн боол уу? Тэрээр дөхөн ирж Крайны нүд рүү ихцлэн харлаа. Хүйтэн гэхдээ нууцлагдвал түүний нүдэнд гэрэлтэд байв. Чөтгөр үү? Тэд надад айра дөхөн гэж нэр өгсөн. Гэвч би хизээч боол байгаагүй. Хоёул хэсэг чимээгүй болов. Тэгээд тэр шивнэг шахуу дуугаар чи маргааш бүгдийг ойлгох болно гэж хэлээд тэр харанхуйд уусан алга боллоо. Крайн өөртөө шивнэв. Тасгар хуйгтай авраг биетэй байж яагаад жад барьж явдаг билээ? Элдэлүү тохиромжтой биш гэж юу? Тэрийн талаар бодол болон зогсож байтал өглөөний нар мандва. Гэвч гэрэл ердөөмөд тунгалах байсангүй. Хот бүхэлдээ үемэн давтчих. Годомжаар гэрлийн сүмийн зар тараагч сандрангүйж хүмүүсийн чихэнд аюулыг түгэж байв. Танэ цаан ч сүйд боллоо. Гэрлийн сүмийн 2 дугаар хэсэг бүрэн хүйс тэмтрүүлжээ. Хүн амтан үл дээлгүй алуулж ханан дээр бэдэрсэн гих үгийг цуссаар бичсэн бай. Оршин суугчид сандралдан айдас давтсан харцаар ийш тийшээ гуйлдана. Хот нэг л өөр болчий. Гэвч харанхуй болонд нэгэн хүн нэмсэглэн шивнэ. Хүй тэр мууса яргачин новшнууд бүгд өгчихжээ. Үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ мэдрэмж энэ юу вэ? Тэр бол Крайн. Түүний дотор юу ч үлдээгүй байв. Зөвхөн нэг зүйл үлдсэн. Өшөөрөлт. Атлантис хотод зуурайтсан цусны мэт. Атлантис хотын тэнгэрт айдас хураа татаж сүмүүдийн хонхны дуу хүртэл шаналнтай сонсогдно. Ард иргэд гудамжинд сандарч хаалга цонхоо дүгжин этгэлийн бурхан руугаа залбирна. Шашин төрийн туйлын эрх мэдэлд оршдог энэ ертөнцид шударга ёсыг сах өөлдөг гэрлийн сүм хүртэл айдас давтан цочирдон гүйцчээ. Эзэн хааны ордны их хурлын танхимд улс орны дээд язгууртнууд цугларч хүндхэн аюулын талаарх яаралтай зөвлөгөө эхэллээ. Танхимд намгүм сэтгэл түгсэн харт цуудаар дүүрэн. Гэрлийн сүмийн 2 дугаар пап ламтан сандран асуува.
Хоёрдугаар сум юу ч үгүй устгагдсан гинөө. Энэ юу гэсэн үг вэ? Мэдээллийн сангийн сайд нүүрэнд нь хөлс бур зайлхан хариулна. Бид хагас үгтлүүдийн дунд ганц амьд үлдсэн сэргийг яаралтай амчилж мэдээлэл авлаа. Одоогор тогтоогдсон мэдээллээр өнгөрсөн шөнө ердөө 2 хүн энэ бүхнийг хийсэн бололтой. 2 хүн гэж юу? Хэмээн Паплам сандран давтаж асуув. Тийм ээ, 2 хүн. Гэхдээ тэд хүний хэмжүүрээр хэмжихийн аргагүй хүчтэй байсан бололтой. Тэд сүмийн хашааг даван нэвтэрч таарсан хүмбэрийг нэг ч хором сэхэ авч амжаагүй байхад нь хүйс тэмтэрч толгой дараалан устгасан байна. Тэдний нэг нь үлэмж биетэй том хүндэлд барьсан хар хуягтан байсан гэн. Харин нөгөөх нь гентийн хурд хүйтэн сэтгэлтэйгээр дайралт хийсэн байна. Гэрлийн сахиус бэлж устсан гэж үү? Тийм ээ. Түүнийг ганцхан дайралтаар л устгасан. Нэг ч амьд гэрчүүлдэггүй. Хашаан доторх бүх хүн өгсөн байна. Энэ мэдээ сүмийн дээд лам нарыг чимээгүй болгож хурлын танхимд дахин намгүн буув. Хар хуйг 2 хүн хэмээн Паплам зөөлөн дуугаар шивнэ. Тэд хэн байсан бол? Ордны гүнзгий намгүн ба цусны бичээс. Хааны ордны их танхимд маргаан дэгдэж ноёд ламнар түшмдүүд хаашаа хандхаа үл мэдэн сандарч хоорондоо шуугилдана. Хэнч хариуцлага хүлээхийг хүссэнгүй. Харин ч бие рүүгээ бурууг түлхэнэ. Энэ бол байны дохио гэж нэг жанжин хашгирна. Үгүй ээ, энэ бол дотоод урвал гэж өөр нэгэн эсэргүүцнэ. Сүмөөрөө сулдороо болжээ. Эсвэл хэн нэгэн санаатайгаар хамгаалтыг солруулсан. Танхимдах энэ бүгчим шууган гэнэт зогсол. Эзэн хаан Таажи, Атлантисийн 4-р хаан Алтан сэнти дээрээсээ нам уухан боловч эрхэмсэг дуугаар хэллээ. Болно чимээгүй. Түүний дуу хатгад танхимд нам гүмбууж хүндэт зочид амьсгалааж барин хааны үгийг сонсохоор хүлээ. Хаан цагаан гүрэмтэй нуруу тэгш шүүр салдан бодлогоширт суусан нэгэн хүн рүү хандан хэлвэ. Нэгдүгээр сүмийн Папламтан минь, та энэ талаар юу гэж бодож байна? Нэгдүгээр Паплам ааж охин үндийн нүдэнд нь эртний дурсамжийн гал сүмиж тэрээр гүнзгий амьсгаа авч дууга намсхан хэлвэ. Би энэ ариун газартаа 57 жил амьдарч байна. Энэ бүх хугацаанд би итгэлцэл бурханлаг хүчний мананд байсаар ирсэн. Гэвч ийм аимшигтай явдалтай нүүр тулж байсангүй. Харин энэ бүхний хамгийн аимшигтай хэсэг бол хаананд бичээстэй байсан үгс. Тэр толгойгоо бүх илгэн бараан хоолойгоор үргэлжлүүлвэ. Бид эргэн ирсэн. Тэр цусан бичээс надад нэг зүйлийг санагдуулав. Эртний нэгэн нууцлаг зөгнөл. Бидний хизээж дахин сэргэх ёсгүй хэмээн итгэсэн харанхуйн хүчний тухай домгийг. Ордны хүнд агаарт хинч чимээ гаргасангүй. Зөвхөн сүмийн ламтангийн дууг чагнах мэт цаг хугацаач зогссон мэт. 3-р сүмийн их Папламтан босож нам гүмийг эвдэн өгүүлрүү. Бэн талаар мэдэх юм шиг байна. Босод хүмүүс дууга хуран их хурлын танхимд хүндэтгэлтэйгэр чимээгүй болов. Их Папламтан үргэлжлүүлэн өгүүлвэ. Энэ ертөнцид бид бурхтын зарилгаар бүхнийг гүйцэтгэдэг. Гэхдээ хинч бурхтын зарилгийг зөрчиж үл болно. Энэ бол бидний төрхөөс өмнө оршин байсан хууль. Бичигдсэн бичигдээгүй олон дүрм хуулиуд бий. Гэвч бүгд нэг л үннийг илэрхийлдэг. Тэр үнэн чи бид бүгд мэднэ. Хайр, итгэл, үнэмшил, нөхөрлөл энэ ертөнцийн бүх сайхан зүйлс бол Бурхад биднийг бүтээж ертөнцийг гэрэлтүүлж байсны илрэл юм. Гэвч ертөнц үргэлж цагаан цаас шиг тунгалаг байгаагүй. Өшөө хорсол, шонол, хүссэл, тачаал, нүгэл эдгээр нь цагаан цаасан дээр туссан хар бэх мэт оршсоор л өнөө хүрсэн. Тэр
хар хуйгт галдагчд тэд бол ердөө нэгэн бүлэг бус. Харин ч түүхэнд нүглийн нүгэл, бузрын бузар гэж үлдсэн 13 дахь хүлэг баатруудын нэг байж ч мэднэ. Ариун сүмийн судар болон бурхтын номлол тэднийг бурхны эсрэг тэрс үзэлтнүүд, харанхуйн эзний үнэнч боолууд хэмээн дурдсан байдаг. Гэвч зарим түүхийн бичигт тэднийг боол бус, харин өөрсдөө харанхуйн нэгэн эзэн байсан гэж тэмдэглэсэн нь олоо. Тэд асар их хүчтэй, маргал бурхадтай эн зэрэгцгүйц. Тэд 700 жилийн өмнө их дайныг өдөөж, хүн төрлөختнийг мөхлийн эрмэгт авчирсан. Бид бурхтаас тусламж гуйхаас өөр замгүй болсон. Зүрх зориг минь мөхөж, сүүлчийн галт дүл унтрахын өмнө бурхад өөрсдөө ертөнцид буун ирж дайныг зогсоож чадсан юм. Ариун сүмийн их танхим зөвлөлийн хурлын хэсэг. Хүнд цагаан нөмөрөгт хувцастай Ахмад ламтан 3 дугаар сүмийн их баав дуугийнхэн ширийг цохив. Танхим даяар нам гүн болвоо. Хаан гэхдээ одоо энэ талаар яриад яах юм гэж тэр аяархан хэлээд сентийн суудлын ард тал руу харав. Хэрв амьд үлдсэн цэрэг ухаан орсон бол нэн даруй танхим дууд. Их танхим цуугаал амнар жанжид зарим язгууртнууд бие рүүгээ харж чимээгүй сууцгаав. Хүн бүрийн сэтгэлд нэг л асуулт байна. Тэр тэдний ирсэн шалтгааныг мэдж байгаа болов уу? Тэрхэн зур танхимын хажуугийн төмөр хаалга онгойж шархадсан цэрэг хоёр харгалзагчийн дунд алхасаар орж ирэв. Царайн цав хийж сэтгэл нь хаанигтэй алс гал дунд үлдсэн бит. Нерос гэж пап хатуу дуугаар асуул. Маркус цайзын зүүн жигүүрийн хамгаалагч. Чи тэднийг харсан уу? Маркус чимээгүй толгой дөхөв. Нүд нь бүрлцэж байсан ч тэр ам нэв. Тэд нэг биш, хоёр байсан. Нэг нь авраг хар хуйгтай, нөгөө нь хэд хурдан хүйтэн, яг л үхэл шиг. Танхимд хүйтэн салхи хүлээх шиг чимээгүй бүрхвэ. Зөвлөлийн гишүүдийн дунд сандарсан шивнээ сонсогдож эхлэв. Тийм ээ гэж пап намуухан дуугаар шивнэв. Тэд эргэн иржээ. Маркусын яриа үргэлж илнэ. Би тэднийг зүгээр нэг дайсан гэж бодсон. Гэхдээ үгүй. Тэд хэтэрхий хурдан, хэтэрхий хүчтэй байсан. Нэг нь ганцаараа цамхаг нурааж, нөгөө нь цэргийн шугамыг хормын дотор тастацсан. Бид юу ч хийж чадаагүй. Тэр нүдэ анж цээжнээсээ дараагийн үгийг гүнээсэн шахаж гаргав. Намайг хариу дайралтад гарахаар шатаар бууж явхад би харсан. Цамхгийн оройд тэр зогсож байсан. Арай ч итгэхгүй байна тэр. Хар хуйгтны ард нэгэн хүү байсан. Бараг л тэдний нэг шиг. Гэхдээ бас үгүй ч юм шиг. Зөвлөлийн гишүүдийн дунд дахиад шивнээ нүргэлвэ. Хааны зөвлөх мөн ариун архивын номын сахиул босож ирлээ. Хар хуйгтны дэрэгдэх хүү? Энэ нь бидний айж байсан зүйл байж мэднэ. Юу гэсэн үг үү? Гэж нэг жанжин зандарва. Бурхан минь, хэрв тэр хүү тэдний залгамжлагч бол тэгвэл энэ бол зүгээр нэг халдлага биш. Энэ бол эргэн ирэлт, шинэ эрен үеийн эхлэл. Паблам дуугарсангүй. Тэр гартаа атгсан жижиг модон загал майгаа ширтэж шивнэн залбирч эхлэв. Төвний зүрхний гүнд нэг л зүйл тодорхой байваа. Харанхуй 13 дугаар хүлэгт дахин төржээ. Гэхдээ тэднийг дахиад төрсөн гих баримт хангалттай алга яриагаа өргөжлөл. Маркус амьсгаагаад үгжин хэсэг чимээгүй боллоо. Төвний царайны булчинд дадалд орж шархан өвдөж буй гэлтгэн хөлсөн хазар аарн даган уурсаж байв. Тэр хар хуйгтан тэр хүн бишээ. Төвний хоолоос улхан гарсан ч танхим тэр чихтэй анхааран чагнаж байл. Тэр зүгээр нэг дайчин байгаагүй. Тэр алхах бүрдээ газар дөргиж цамхаг нурж аянга бууж исэн. Аянгоо гэж нэг лам дуу алдан асуув. Маркус толгой дэх. Харин нөгөө тэр хэсэг чимээгүй болж дараа нь амьсгаагаа аван шивнэл. Нүд эрмхийн зурт цэргүүд маань газарт хэвдсэн байсан. Тэр хөдөлгөөн нь хүн төрлөختөнд байх ёсгүй. Сэлмэн мэс шиг цавчим хүйт. Тэр намайг хараад л
Би яг л үхлийг өөрийн нүдээр харж байна гэж мэдэрсэн. Танхимд хүмүүс хүн дээр залгилваа. Зарим нь бурхан залбирч, зарим нь шивнэн болох ёсгүй зүйл хэмээн дүнсийж байна. Папломтон цонхны цаадах тэнгэрүүд харав. Харуу улс гэнэт сүмиж эхэлсэн мэт санагдана. Тэд үнэхээр эргэн ярьжээ гэж пап нам уухан дуугаар хэлээд арагшаас өгрөв. Харанхуйн 13 хүлэгт баатрын сүнс дахин хөдөлж бидний амар тайванг үгүй хийж эхэлжээ. Улсын их цэргийн генерал гэрлийн сахиус Бэл яаж ялагдсан юм? Маркусын яриа үргэлжлэхэд Бэлэгтэд Маркус уруула чимээгүй хазаж хэлхээсээ өмнө нүдэ анивчив. Төвний хоолой зангирч арай яддан хэлвэ. Бэл тэр бидний гэрэл байсан. Ариун сүмийн хамгийн цэвэр сүнстэн. Тэр сэлмээ өргөхөд тэнгэр өөрөө цэлмдэг байлаа. Танхим намгүй. Маркус цааш үгүүлв. Гэвч тэр хар хоёх түүнийг зогсоос. Тулаан нь хүн төрлөختөнд байх ёсгүй тулаан байсан. Цаг зогссон мэт агаарч дуугүй болсон. Харин нэг зүйл тодорхой байсан. Бэл гэдэг нэр. Тэр мөчөд түүх бол. Яаж гэж нэгэн генерал сандран асуув. Яаж гэрлийн сахиус ялагддаг юм бэ? Маркус баг зэрэг чижирч нүдэ анивчив. Бэл өөрөө зөрхөндөө эргэлзэж эхэлсэн. Яагаад? Учир нь тэр түүнийг таньсан. Богд алмаарва. Бэл тэр хар хоёгтныг таньсан. Түүний хоёгны цан хэн байсныг тэр мэдчихсэн. Тэр хэн байсан юм бэ? Эх дуунууд зэрэгцэн сонсогдов. Маркус зүгээр л нэгэн цагт гэрэл тангараг өргсөн байсан нэгэн Бэлийн хуучин нөхөр. Маркус хэсэг чимээгүй болж сүмийн ордны чулуун ханыг ширтлээ. Тэр нүдэнд нь нулимс цэйлэгнэн хоолойн зангирч. Тэр хар хоёгт тэр бол Сефист байсан. Танхимд гэнэт шууган өрнөв. Үгүй байлгүйч. Тэр хүн бурханд үнэнч Бэлийн хайртай байсан хүн шүү дээ гэж нэгэн лам сандран дуалдва. Маркус амнив. Тийм ээ. Тэр нэгэн цагт бурхны хүлэгт байсан. Гэрэл дам тангаргалсан. Гэвч ихнэр нь ариун нэрээр цааслагдаж огшин нь 16 насндаа алга болсон. Тэр бүх зүйлээ алдсан. Харин бид түнд гэрэл өгсөнгүй. Ганцаараа орхисон. Тэгээд гэж нэг генерал асуул. Тэр харанхуйг сонгосон. Харин Бэл түүний өөдөөс сэлмээ өргөсөн. Маркусын хоолой зангирч. Тэд тулалдсан. Хайр ба өшөө хоёр мөргөлдсөн. Бэл түүнээс сэлмээ буцаан татаагүй. Харин Сефист яг л хүн биш мэт. Яг л сэтгэлгүй дайчин шиг түүнийг өнөөсөн. Тэр Бэлийг алсан гэж үү? Гэж нэгэн залуу сүмийн лам гайхаж асуув. Үгүй. Тэр Бэлийн зүрхийг хагалсан. Харин Бэл өөрөө сэтгэлээрээ өгсөн. Гэрэл нь бөхсөн. Тэр зүгээр газар унаа дахиж босоогүй. Маркус амсгадан өвдгөөс хөрцсөн хөрвөө. Цусанд бодогдсон цамцаа дарж тэр арай хин шивнэв. Тэднийг ялсан юм шиг санагдсан. Бид гэрлийн сахиус Бэлийг илгээсэн. Тэр тэнгэрт дүүлж сүмийн цамхгаас 1000 гэрлэр хар хоёгтыг чиглүүлсэн. Гэвч тэр бүсгүй зүгээр л агаарт дэлбэрсэн. Цогцсон үлдээгүй. Танхимд дуугүй болвоо. Зарим нь итгэж чадахгүй янзтай, зарим нь амандаа бурхтын нэрийг шивнэв. Маркус дуугаа дарж доош харсан чихтэй. Тэр тэднийг ялч чадаагүй. Гэрэл хангалтгүй байсан. Эх пап ширээн дээрх алтдсан нумтай судрыг аажуухан хааж. Бидний хамгийн хүчрхэг сахиус тэднийг зогсоо чадаагүй гэв. Маркус толгойд өгвөө. Тэрээр ойлгох шиг боловч сэтгэл нь аль хэдийнэ сандарч сүйдсэн байв. Гэрэл өөрөө ганхаж байна. Хэмээн нэгэн лам чимээгүй хэн хэл. Тэр мөчөд их пап суудлаасаа өндөж бүгд рүү ширүүн харцаар ширтв. Энэ болоо зүгээр нэг довтолгоо биш. Энэ бол эртний харанхуйн сэргэлт. Эх танхимын үүд хаагдва. Өвлийн салхи цонхоор үлээж лааны дөлс салгарн жичрэв. Тэр өдрөөс хойш
Сумын зөвлөл дахин хизээж ижил хിവэр байгаагүй юм. Гэвч гэрэл ердийн мэд тунгалаг байсангүй. Өглөөний нар мандсан ч түүний гэрэл цайвар бос бүдэг шар туяат яг л бүдэг гэгээтэй шүн мэд. Хүмүүс үүнийг анзаараагүй мэд ажил амьдралдаа яаран алхацгааж байна. Харин Крайн сэтгэл дотроо ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг мэдэрч байв. Хүйтэн хоосон мэдрэмж түүнийг бүрхчээ. Тэр шөнийн уулзалтаа зүүд байсан гэж бодохыг оролдсон ч сэтгэл зүрхэнд нь тэр үгс хоногшин үлдсэн байв. Чи маргааш бүгдийг ойлгох болно. Тэр өдөр өнгөрч орой боллоо. Крайн буудлынхаа дээврээс хотыг ширтэн загсаж байв. Гэнэт яг л урчин шиг сүүдэр дахин хөдөлж ихэл. Чи ирнэ гэж мэдчихсэн юм а гэж хүү шивнэв. Айраа дөхөн дахин гарч ирвэ. Энэ удаад түүний араас хоёр өөр хүн дагалдаж байв. Нөгөө нэг өндөр туранхай мөн сэлэн мэд хурц гарцтай эмэгтэй бас нүрээрээ баг өмссөн нууцлаг дүр. Айра Крайны өөдөөс дөхөж ирээд хэл. Чиний зүрхэнд тэдний хуурамч гэрэл биш, харин үнэн сүүдэр оршиж байна. Чи гэрэл гэгээний нүүрний цаадах улаан цулсан үнэнтэй тулгарсан. Харин одоо асуулт байна. Крайны зүрх хүчтэй цохилж эхлэв. Тэр айсангүй. Тэрээр мэдж байл. Энэ мөчөөс хойш түүний амьдрал хизээж хэвэн байхгүй. Айра намуухан боловч айдас дөрүүлэм дуугаар асуул. Чи өш хонзонгаа ах уу? Чи өөрийгөө болон зовлон амссан бүхнийг шатаач тэднийг бодцогх уу? Чи харанхуйн хүлэгт болохыг хүсэж гин үү? Крайн хэсэг дуугүй зогсов. Нүдэнд нь дахин аав ээж эгчийнхэн дүр харагдана. Хамгийн сүүлд түүнийг үхэл дундаас аварсан тэр нэгэн үг сэтгэлд нь сонсогдол. Бүү дуугар амьд. Хөө оруулаа чангалж цусаар дүүрэн атгаа зүрхэн дээр авч тавиад. Тийм. Би хүсэж байна. Би тэднийг бүгдийг нь сөнөөхийг хүсэж байна. Тэр мөчөд Айра нэмсэглэж хүнд хуйг нь шажигнасаар нэгэн жижиг хайрцаг гаргаж ирвэ. Тэр хайрцагнаас яг л шатааж буй шөнө үед харанхуй эрчим цацарч байв. Тэгвэл энэ бол эхлэл. Үүнийг ууж ав. Чи дахин жирийн хүн биш болно. Крайн хайрцагнаас гарсан хар шингэнийг ширтлээ. Яг л ам бүхий зүйл мэд татаж байв. Тэр гүнзгий амьсгаа аван ам руугаа авч очив. Мөн түүний амьдрал тэр мөчөд дуусч харанхуйн хүлэгт шинэ амьдралаар дахин төрвөө. Харанхуйн гүн далд төрөлтийн ёслол. Хар шингэнийг амсах тэр агшин. Крайны хүзүүгээр нь гашуун шатам халуун шингэн урсан орж ирэхэд тэр газар унаж дийчлэв. Түүний судас бүрийн гүнээс шаналл оргилов. Яг л ясан хайлж арьс нь өөрийнх нь эсрэг тэмцэж буй мэт. Энэ бол зовлон биш хөө минь. Айра доош тонгож түүний чихэнд аяархан хэл. Энэ бол дахин төрж байгаа чинь. Тэр мөчөд Крайны дотоод ухамсар задран бударч бүх өнгөрсөн амьдрал нь түүнээс салан уусан одов. Түүний дуу хоолой энэд гэр бүлийн халуун дурсамж бүгд устна. Харин оронд нь хүйтэн тас харанхуй үнэн. Төөний нүд гэнэт нээгдэл. Харц нь өөрчлөгдөж хүн байха болсон хүлцэнгүй нулимс үл нэвтрэх зэрлэг хүйтэн галаассан харц. Тэр болсон. Тэр бүрэн өөр хүн болсон байл. Харанхуйн тахилга. Крайн хүчээ анхлан эзэмшиж буй эхлэл. Харанхуйн сум. Шатсан чулуун баг нь сүүдэрт халтарцсан цонхнууд дээвэргүй танхимын гүн дунд Крайн өвдөгсөгдөн сууна. Төөний өмнө дөрвөн зүгт дөрвөн баг нь тэдгээрийн оройд тэлэн эргэлдэх хардул бүхий бяцхан тоогоонууд байна. Бос. Айра дөхөнгийн дуу хоосон сүмд хангил. Тэр хуйг дуулах өмссөн хэвээр
Харин хоолон шивнэмэд намуухан сэтгэл сийглэм хүйт. Крайн ялэмгүй амьсгаа даран босвоо. Шархан бүрэн эдгээгүй ч нүд нь өөр болжээ. Хүйтэн эргэл зээгүй гарцсан. Одоо чи хүч хүсч байна уу? Эсвэл өшөө авахыг л мөрөөдсөн хэвээр үү? Миний амьдрал өшөөгөр тижигддэг. Хэрвээ хүч надад хэрэгтэй бол энэ бол зөвхөн бүхнийг дуусгахын төлөө. Айра толгойд өрхөн өмнөх хар тоогоон дээр гараа сунгаваа. Тоогооноос утаа биш дуу гарч байв. Хашгирч бүх хүмүүсийн хоолой дуудавч хариу өгөхгүй тэдний сүнснүүдийн гаслан мэд чимээ. Энэ болоо харанхуйн хүчний үндэс. Энэхүү тагилгаар чи өөрийн өнгөрсөн зовлон сэтгэлийн чин үннээр амьдарч үлднэ. Гэвч нэг удаа орвол буцах зам үгүй. Крайн чимээгүйхэн алхав. Гар нь чичирч байв. Гэвч тэр айсангүй. Тэр гараа хар тогоон дотор шургуулж хар дүлэнд хүрв. Дулаан биш. Гэсгэх хүйтэн. Гал биш. Харамсал хилэн гаш шуудлын дүл. Харанг түүний судсаар урсаж, зовлонгийн бүх мэдрэмж, бүх шүн уйлсан мөчүүд, бүх аллагын дүр зураг тархинд нь тесэрвэ. Түүний сүнс хашгирч, бэйн сүхэрж, ухаанан дотроо мянган хэлбэрээр задарч байв. Харин эцэст нь тэр унсангүй. Харин инээвэ. Тийм ээ. Энэ мэдрэмж, үзэн ядалт бол миний гэрэл, энэ сүүдэр бол миний үнэн. Айра зогсож зөөлөн хэлв. Чи болоо. Одоо харанхуйн залгамжлагч. Чи бол бидний 13 дугаар. Чи бол үхлийг дагуулсан Крайн. Хар ордонд шинээр шин зэвсэг. Түүнийг сэрхэд өөр газар байв. Гүн сүудрийн чулуун ордон. Орчны агаарт хүнд эрчим хүч дүүрэн. Хар хуягтнуудын сүудэрт дүүрэн танхимын голд Айра сууж байв. Өнөөдөр чи хүн байхаа боллоо. Өнөөдөр чи харанхуйн 13 хүлэгт сүлдгүй элд хэмээх нэртэй төрлөө. Крайны өмнө хуучны төмөр авдар онгойж дотор нь харгангаар цутгсан урт нэг эртээ элд байваа. Элдний ерэн төвөөсөө улайсан мэт гэрэлдэж, ямагт өлсгөл мэт хүний сүнсийг сорох адил жижирхийлнэ. Энэ зэвсэг чиний зүрхийг мэдэрч чамд үнэнч байх болно. Харин чи ч бас түүнтэй адил үнэнч бай. Крайн элдийг баримгцаа сэтгэлд нэг өөр дуйг шиглэвэ. Төөний өнгөрсөн зовлон, гашуун дурсамж, амлсан үш хонзон болон нэгэн шин зориг. Бүгдийг цэвэрлэл, бүгдийг устгах, бүгдийг дахин эхлүүл. Хар хуйгийг өмсүүлсэн ч тэр хуйг хизээж жинхэнэ илчээр дуусгахгүй. Тэрээр өөрөө тэр хуйг болсон байв. Бүх зэвсэг, бүх сүудэр одоо түүнтэй амниг болжээ. Крайн 13 хүлэгт сүлдгүй элд харанхуй чөтгөрүүдийн дуу хоолой болж дахин төрсөн байл. Нэг анхны даалгавар гэрэлд сэв суулгах. Харанхуйн ордны гүн танхимд 13 хүлэгт Крайн өөрийн анхны даалгавраа хүлээж байв. Танхимын хананд дүүжилсэн сүүдрийн цуурай мэд мөргөлжтийн шивнэ түүнийг дуудана. Айра түүн рүү алхан төхөж ирээд. Сүмийн гэрлийн ариун нэрийг сэвтэ. Ариун номын санг устгах. Гэгэний түүхийг баллуурд. Энэ чиний эхний алхам. Крайны харц хүйтэн хэвээр элдэ ташаанда зүгөө чимээгүй дохив. Төөний хар хуйг уур мэд хөвөлдсөн. Алхан бүрэн чимээгүй ч үхлийн дохио шиг байна. 2. Ариун хотын гадна бурхтын дууг нам гүмд шингэ. Шөндөл сүмийн цагаан чулуунхан цэцэрлэгт хүрээлэн мөргөлжтийн ариун дуу бүгд гэгэн тайван гэтэл түүнийг харах нүд байгаагүй. Тэр цагаан ханны дээгүр гулсаж сүүдэр шиг гулсаар ариун номын сангийн таазан дээр бууva. Энд тэдний нуу зоршно. Хар эрхий хуруу шиг суналцах харгаар нь чулуун цоожийг нээж оюуны нандин бүхнийг хадгалсан өрөөнд орлоо. Дотор нь зуу ном, хуучин судар,
гигантнуудын захиас зөгнлүүдийн бичээс байв. Крайн нэг л номыг авч ээлдээ зөөлөн гаргав. Ээлдний ир гэрэлтэх биш. Гадаад ертөнцөөс гэрлийг сорж тэр номын хуудас бүрийг тамд унгав. Ном шатаж эхэллээ. Өөгүй алга болж байва. Түүнийг туйлд нь хүртэл уншсан хүн дахин хэзээж олохгүй юм. Миний өшөө эхэллээ. 3. Тулаа. Цагаан хүлэгтэй тааралцсан. Гадаа нэгэн цагаан гоёд хүлэгт түүнийг хараад зогсов. Тэр бол ариун хотын харуулын ахмад нэгэн үеийн баатар Элион. Хөөе! Хэн чамайг энд оруулсан юм? Крайн эргэн харав. Ээлдээ айж ухаан татаж гаргал. Нүдэн дүнсгэр дотроос нь зөвхөн нэг л зүйл гэрэлтэн. Үнэн. Түүний өөрийн үнэн. Харанхуйн 13 хүлэгт сүлдгүй илт. Элион илдээ татаж дайрва. 2 хүлэгт баатар мөргөлдлөө. Оч үсчин ган төмөр мөргөлдөг чимээ хотын нам гүмийг цочоо. Элион цэвэр элдний ур чадвараар гайхуулж олон цохилт амжуулв. Гэвч Крайн зөвхөн нэг л цохилт хийв. Чамд итгэл бий. Надад үнэн бий. Элдэн зүрх сэтгэлд нь хүрсэн байв. Цус, нам гүм, цагаан хуйг боторч Элион сүхөрлөө. Үнэхээр чөтгөр. Үгүй, чөтгөр биш. Бид бол хүний сүдэр. 4. Дараагийн даалгавар. Ариун сүмийн их мөргөлчийг устгах. Тэр буцаж гарсангүй. Элдээ цустай чигээр нь сэлэмний уутанд хийж уур болон замхарсан хар мананд уусав. Дараа нь түүнийг дахин илгэн. Гэрлийн сүмийн нөлөө бүхий мөргөлч, номлогч ариун Фариеллаг устгах даалгавар түүнийг хүлээж байв. 5. Даалгавар. Ариун Фариеллаг өгөх хийх. Ариун сүмийн төв танхим. Тэргэл сарны туяа сүмийн цонхоор шүүгдэн чулуун шалыг мөнгөн хөшиг мэд бүрхэж байв. Танхимын голд мөргөлчөд сөхөрч цагаан өмсгөлтэй эмэгтэй номлож байл. Тэр бол ариун Фариелла. Гэрлийн сүмийн хамгийн нөлөө бүхий зүнж, зөвлөх бурханлаг хүчний дамжуулагч. Бурхан биднийг замчлах болтугай. Гэрэл харанхуйн эсрэг ялалт авчирна. Гэвч тэр үгийг дуудаж дуусахын өмнөх агшин цонх сүйдэрлэн танхимын хойд хаалга аянга мэд зөглөв. Харанхуйн хуйгтан 13 хүлэгт Крайн танхимд орж ирэл. Төвний алхан бүрийн чимээ сүмийн чимээгүйг сэтлэн тасалж байва. Өвчүүгээр нь тас татсан сэлэм гэрлийн туяаг сорон авч үзүүрээс нь хүйтэн агаар савсна. Фариелла зогсож номоо айж ухан хаав. Чи хинбэ? Крайн дуугарсангүй. Гэвч түүний нүд хариулж байв. Таны бүтээсэн тамийн амьд гэрч, танаа гэрлийн гээсэн сүудэр, харин одоо би шударга ёс. 6. Мөргөл, үзэл суртал ба үнний тулаа. Фариелла толгой дохивоо. Түүний гарны аясаар танхимын 2 талаас цагаан хуйгт 4 хамгаалагч гялалзан гарч ирв. Энэ ариун газар чи энд үхэх болно. Крайн илдээ суглаад шивнэв. Ариун, энэ газар миний гэр бүлийн цусаар ариулсан юм уу? Тулаан ихэл. Гэрэл ба сүүдрийн зөрчил дахин нэгэн удаа мөргөлдөв. Хар хуйг сэлэм шиг өргөлдөж хамгаалагч бүрийн зүрх рүү зоогдож байв. Тэр бүхэн цэгцтэй, хүйтэн яг л урдаас зурагдсан бит. Эцэст нь хамгаалагчид унаж Фариелла ганцаараа үлдлээ. Тэр гараа өргөн залбирч эхэлсэн ч оройтсон байв. Крайн түүн рүү дөхөж ирээд чи гэрэл нэрийн дор айдас, хүжирхийлэл, цус худал бүхнийг нуусан. Харин өнөөш нь гэрэлчин мөхөн. Фариеллагийн нүдэн нулимс сэлгэнэв. Хэрв чи бидний эсрэг байвал чи бидэн шиг л чөтгөр болно. Крайн хэсэг дууг зогсож байгаад хариулв. Тэгвэл би чөтгөр. Гэхдээ үнний төлөөх чөтгөр. Ээлд дахин хөдлөвөө. Хоолоо тасарсан мэд чимээ. Цус, нам гүм,
улам бүн рүү хязгааргүй харанхуй. Крайн ариун сүмийн гол номлогчийг үгүй хийсэн нь нийгмийн хүн шок, сэтгэлийн хямрал, хоёр туйлд байдал авчирсан байна. Хүмүүс айж сүм анхудаа бардам биш гуйсан байдалтай хуралдаж эхэлвэ. Айра түүнтэй дахин уулзсан. Чи сүмийн үнэн төрхийг тэдэнд харуулж эхэллээ. Дараагийн алхам бол сүмийн жинхэнэ эрх мэдлийн төв, нууц зөвлөл. Крайн зогсоочгүй элдэг яс татан суглаад. Би бүхнийг сүнэн. Харин дараа нь юу болохыг харахад үлдэнэ. Ариун чуулган гэрэл ба хаадын зөвлөл. Залбирал нь гэрэл болж, айц нь элд болжээ. Ариун хотын гол байрлах эртний чулуун хамтай гэгэн дээд танхим өнөөшн сүүлийн 100 жилийн хамгийн чухал чуулганыг хүлээн авч байна. Танхимын таазан дөлгөөтэй 7 галтлаа шөндөл хүртэл асаж, гэрлийн сүмийн цус, гэрээний тангаргаар холбоотой хаан тулсуудын гэлч нарыг гэрэлтүүлнэ. Хүндэтгэлийн бүрээ үлээв. Цагаан сүмийн хаалга аажуухан онгойж, чимээгүй хөлийн чимээн дор нэг нэгээрээ хүндэт зочид танхимд орж ирвэ. Хаан ба сүмийн өдөрдөгчд. Төвд бурхны элд бүхий гэгэн суудал дээр гэгэн эцэг Доминиус нэг сууж байв. Төвний хоёр талд гэрлийн 9 хүлэгтээс 5 хүн бүрэн хуйгалсан байдалтай зогсох бөгөөд тэдний нүднээс гэрэл гэрэлтэн. Дорнодын хаан Альвар 13 алтан титэмтэй цагаан нүмерхтэй гарцсан зөөлөнч дотооддоо бадарсан гашуун ууртай. Хойд императриц Селиана 2 мөнгөн хуйг цасан цагаанууд. Тэрбээр дайн тулааныг биечлэн мэдрэгч нэгэ. Зөнчар хямаг ариун холбооны төлөөлөгч. Жижигвтер биетэй нүдэн тэнгэр шиг гүн цэнхэр нөмрөгт. Мөн ариун Анастасия албан ёсоор чимээгүй ажиглагчийн суудалд сууж байв. Тэр хов хоолсон мэд дуугүй харагдавч харцсан бүхнийг ажиглаж байваа. Доминиус нэгийн мэдэгдэл. Номын сан шатсан. Сотирагийн зөвгнөлөд устсан. Ариун Фарела цагаан дэд номлогч алагдсан. Энэ бол зүгээр нэг халдлага биш. Энэ бол чөтгөрүүд бидэнд дайн зарласан хэрэг. Хаадуудын хариу. Хаан Альвар. Миний ард түмэн бурханлаг номд мөрөгдөг. Харин одоо тэд хүүхдүүдтэй гудамжинд үүргэвчгүй явуулж байна. Императриц Селиена. Өчигдөр миний элч нарын хоолойг тасалж, хар тугийг цонхон дээр үлгсэн байна. Энэ бол айдас биш, дайны зарлал. Зөнчар хямаг. Гэрэл хизээч зөөлөн байдаггүй. Харин хэрвээ бид ил дээр хариулбал харанхуйн гал тос нэмж байна гэсэн үг. Танхимд чимээгүй хагас агшин болов. Тэгээд Анастасия босвоо. Төвний хоолой намууханч танхим даяар цуурайтал сонсогдов. Тэрхүү чөтгөрүүд номын санг шатаач мөргөлчийг хороосон тэрхүү үнэн гэж хэлсэн. Бид энэ хотыг гэрэлтэй гэж итгэдэг. Гэхдээ гэрэл гэдэг амар тайван биш. Энэ бол сорил. Харин бид гэрлэр биш, айцсаар захирч байна. Хүмүүс шуугилдэж эхэлвэ. Таныг юу хэлэх гэж байна гэж? Та түүнийг өмгөөлөд байна уу? Анастасия тайван хэлвэ. Үгүй. Гэхдээ би үннээс айдаггүй. Чуулганы шийдвэр. Доминиус гараа өргөж. Ариун чуулган дотоод зөрчилгүйгээр шийдвэр гаргав. Цагаан аян дайныг зарлаж байна. Ариун хүлэгтүүд болон холбоотон бүх улсын хүчийг ашиглан чөтгөрүүд болон түүний хар хүчнийг устгах ажиллагааг эхлүүлнэ. 9-р сүүдрийн цаадах гэрэл Тагнуулын даалгавар. Эхлэл. Тэнгэр бүрхэг шөнийн анаргүйд зүггүй салхи, ариун хотын ханаар шурган занал хийллийн хүйтэн мэдрэмж авчирва. Цагаан чулуун хашааны урд гэгэн элдний хөшөөний дэргэд 7 морьтон чимээгүй зогсно. Тэдний өмнө цасан цагаан хуйгтай сүүлчийн тулаанд биечлэн оролцож байсан гэрлийн хүлэгт баатар Элиас Волтер зогсож байва. Тэр бол гэрлийн 9 хүлэгтүүдийн 7 дугаар нь. Элиасын цээжинд зохилох гэрлийн бурхан Лувинорын тэмдэг цэнхэр туяа цацруулж байв. Энэ бол ердөө нэг тагнуулын даалгавар биш. Энэ бол бидний хамгийн чухал сорил гэж тэр хэлэхэд түүний ард жагссан
элит тагнуулчид толгой дөхөв. Даалгавар. Тэдэнд сүм шатсан газарт нуугдж буй чөдгөрийн хүчний их усврыг олох даалгавар өгөгдөжээ. Домониус нэгийн зарилгаар харанхуйн 13 рицар дахин хөдөлж эхэлсэн эсхийг шалгах ёстой. Гэрлийн сахиусан тэнгэрүүд тэдэнтэй холбоо тогтоохгүй байгаа нь улам их сэжиг дагуулна. Айны зам. Шөндөл. Састуулын дундуур улаан сүүдэр шиг хөдлөх тагнуулын салаа Лиорын хөндөд орно. Энэ бол өмнө нь хүн алхдаггүй, чимээгүй цойрон газар. Гэхдээ сүүлийн үед энэ нутагт амьгүй амьдрал үзэгдэх болсон гэх. Гэнэт нэгэн тагнуул хашгирч амжсангүй. Харанхуйн дундаас үл таних хутганы цохилт. Дараа намгүм. Элиас нүдэндээ гэрэл шатааж хутганы эзэн рүү илт шидэв. Тэнд менжин хар дүрс амьс гааж гаргалгүй сүүдрийн хүнд уусан одноо. Элиасын тулаа. Элиас. Энэ бол алуурчин биш. Энэ бол эртний сүүдрийн урлаг. Харанхуйн рицар ирсэн байна. Тэр гэнэт агаар руу хараа хоёр тагнуулыг авраад элдэ газар шигтгэн гэрлийн битүү хамгаалалт үүсгэв. Харин тэндээс хамгийн ихний рицар Айра дөхөн өөрөө гарч ирвэ. Чиний гэрэл миний харанхуйн өчүүхэн сүүдэрт ч хүрэхгүй хөө минь. Ариун сүм гэрэл гээгэж итгэл найдвар гэж нэрлэгдсэн новшнууд гэж хэлээд элдэндээ хүч хоримтлуулан дайрав. Төс тас хийх чимээ гарч элдний хүнд мөргөлдөө цагилгаан шиг хурдан дайралтууд болов. Элиас ч хурдан юм. Бас дайралт нь ч хүнд юм. Гэрэд Элиас нэгэн гялс хийсэн хөдөлгөөнөөр агаарт дүүлэн өөрийн хамтрагчаа өөртөө шингэж эхэлвэ. Төөнийг хүрээлсэн хурц гэрэл тэнгэрийг нэвт цацарч орчны агаар шатаж буй мэт халуун шатал. За хүрээдэр. Чи бидний хэтэрхий дорд үзэж шүү. Элиас нэмсэглэн. Та нарыг шавж шиг л байцлана. Элиасын нүдэнд үл тоосон өнгө айс тодорч түүний аавра бүх орчинг гэрэлтүүлвэ. Харанхуйн боолууд би та нарыг шавж шиг л байцлана. Сепист ажиглаж нэмсэглэнэ. Тэр дайрах гэж байна. Дайралтад бэлэн бай. Касмир сэлмээс углан огцом хөдлөв. Одоо миний ээлж Элиасын хурцнууд түүнийг ажиглан доогтой нэмсэглэл тодруулва. Элиас хэтэрхий удаан байна. Гэнэт Касмир харуудаас унаглуулан хүчрхэг цавчилт хийхэд Элиасын хамгаалалт дөргөв. Касмир харанхуйн холбоо 8 дугаар үе. Элиасын дээгүр тэнгэрт 6 хурц гэрэл асаж гал дэлд бороо мэт буув. Элиас ариун элт 6 од. Тэнгэрээс буусан гэрэлд Касмир анхаарлаа сарниулв. Касмир новш. Энэ үнэхээр хүчрхэг юм. Сепист гэрэл шиг хурдаар гялсхин хөдөлж элдэн борооны дондуур нэвтрэв. Гараа алдсан чинь ямар санагдчих. Гэрлийн зарц боол минь. Элиасын нэг гар агаарт тасарч цус нь гэрлийн тоос мэт бутарлаа. Гэвч тэр ч мөн хариу цохилдоо бэлтгэж байв. Элиас уурлан хашгирч бүх биеэрээ хурц гэрэл цацруулна. Тэнгэрийн элд 1-р төвшин сүнсний цавчалтаа. Тулааны талбарт гэнэтхэн чимээгүй болж зөвхөн цохилтын хүчээр агаар жижирхийлж байв. Сепист тулааны мэдрэмжээр гэнэт ухарч арай ятан болдов. Үнэхээр хүчтэй. Хэрвээ энэ цохилтод өртсөн бол юу болохыг төсөөлөгч арга алга. Касмир гараа барин инэвэ. Тийм ээ. Бид үхэх төглөө шүү. Сепист харанхуйн эрчим төвлөр үүлэн гүнзгий харцаар ажиглав. Чи үнэхээр хүчрхэг юм аа. Бидний өмнө тулгарч байсан дайчтаас тэсөөр юм. Элиас уурлан элдэндээ эрчим хуримтлуулна. Би сул дорой гэрлийн дайчин биш.
Та нар шиг харанхуй нохоонуудад би яасан ч ялагдахгүй. Касмир доогтой нэмсэглэн. Тийм үү. Тэгвэл харцгаа л та. Элиас хүчээ бүрэн дээд түвшинд аваач юу. Элиас. Тэнгэрийн элч. 2 дугаар хэлбэр сүнсний тойрог. Сепист. Харанхуйн элч. Мөнхийн зовлон. Сепистийн элдэнд хардул агуулцаж гүнгигч нь тас хийх дуу гарлаа. Төөний цохилд Элиасын хамгаалтыг сэт цохиж нурууг нь гүнзүүлсэн. Элиасын цуснаас гарч хашиг гарваа. Моосай нохонод. Ингээд надтай цугөх амьдралын суйрал мөхлийн дэлбэрэлт. Сепист тэр үед тийм амархан болохгүй шүү. Гэнэт бурхны зүрхэнд хардул авал зуулсан элд Элиасын цээжинд гүн зоогдов. Гэрлийн манан Элиасын биенээс ууршиж эхлэхэд Сепист элдээ суглан шийдэмгий урагшаллаа. Сепист. Одоо дууслаа. Хардулан элдээ өргөж бурхны толгойг нэг цохилтоор тас цавчба. Цайз руу буцах замд харанхуйн ялалт. Гэхдээ юуны төлөө? Харанхуйн хүлэгт баатрууд бурхтыг ялан дийлсэн чи ялалтын амт тэдэнд нэг л гашуун санагдаж байв. Үлдсэн бурхтын анхаарлыг татсан гэдгээ тэд мэдэж байв. Тэдний дараагийн хариу үйлдэл ямар байхыг тааварлахад хэцүү байсан ч удаан хүлээх хэрэггүй гэдэг нь тодорхой. Сепист хүндэлдээ мөрөн дээрээ тавин шаргацсан мөрөө барьж алхав. Сепист жаахан ядрангуйгаар. Энэ удаа амаргүй байлаа. Касмир тэр үед гүнзгий амьсгаа авч. Бид маш их эрсдэл гаргалаа. Дараагийн удаа бид ийм хаянга байж болохгүй. Тэгтэл Сепист толгой дохиод холын бараа хараад бид яарах хэрэгтэй. Цайз руу буцах зам аюулгүй гэж хинч хэлээгүй шүү дээ. Цус сүнс утаа ханхалсан талбайг орхин тэд цайз руу буцах аяллаа эхлүүлв. Ойн дундуур. Цайз руу буцах замдаа тэд өдхөн харанхуй ойгоор дайрав. Харанхуйн дунд сүүдэр мэд хөдлөх амьтад хаяа нэг харагдах боловч тэд ойрцсангүй. Тэд хүлэгт баатруудыг хэн болохыг мэдэж байсан бололтой. Гэвч гэнэт ойн гүнээс хүйтэн салхи сэвэлзэж агаарт хачин зүйл мэдрэгдэв. Касмир тэр үед гэнэт зогсоод эргэн харна. Энэ юу байсан бэ? Тэгтэл Сепист тулалдааны туршлагатай хүний зангаар элдэ чангатхан гүнзгий амьсгал авна. Биднийг ажиглаж байна. Сепист харцаа өргөж тэртээ харанхуйг ширтэн. Хэн? Хариулт ирсэнгүй. Зөвхөн намгүй. Хэтэрхий намгүй. Тэд замаа үргэлжлүүлэх цуур салхи огцом ширүүсэж навч мөчөр тасран хийсв. Агаарт нэг л ер бусын зүйл мэдрэгдэж эхэлвэ. Касмир тэр үд шивнэх шахав. Энэ нэг л таалагдахгүй байна да. Гэнэтхэн хинэгэн үл таних хоол хоосон орон зайд цуурайтав. Та нар зүгээр буцсан гэж бодоо юу? Хөлөгт баатрууд нэгэн зэрэг зогтуслаа. Касмир хос махир сэлмэ аажуухан суглан эргэн тойрн ажиглав. Хэмбэ? Ойн дундуур улаан гэрэл сөмөлзөж агаар хүнд оргив. Тэр дорхноо л бүгд ойлгов. Энэ бол жирийн дайсан биш. Сепист чивнэв. Хоёуланд нь асуудал гарлаа та. Харанхуйн айдаа. Тавтамар. Сепист тэр үед. Чи хэн бэ? Нуугдаад байлгүй гарч ир. Тэгтэл Касмир өөрийгөө баригдахгүй гэж бодоо юу? Ойн гүнд тэр тех сүүдэр дундаас хурц улаан хоёр нүд тэднийг анхааралтай чинь. Тэр харц амар тайван бус хүйтэн бас харгис. Гэнэт бараа модод дунд ямар нэгэн сүрдэм зүйл хөдөлж эхэллээ.
Касмир. Айгаад байлгүй гараад ир. Ой нам гомд хүндхөл ийн чимээд өхөн. Навчис зөөлөн жижирхилж моддын сүдэрт авраг бит нэгэн хөдөлж буйн мэдрэгдэвэ. Тэр бараан дүрс гэрэл тодрон гарч ирэхэд бүх зүйл нам гом болов. Хэрмэнд хоромхон зуур ухран жижирхийсэн хоолоогоор бовтно. Энэ чухам юу вэ? Би харанхуйн хүлэгт баатар болоод 24 жил амьдэрсэн. Гэхдээ ийм юмыг өрдөмн харж байсангүй. Сепист үл мэдэгдэх дайснаа ажиглан. Тэр бол бидний адил хэний ч талд ороогүй нэгэн. Харин энэ уулын эзэн савдаг. Айн савдаг. Энэ амтны дүр төрх ингээнийгэн аратан шиг санагдах үйц зүйл биш бай. Хоёр улаан нүд нь галаараас духан дээр нь 3 дахь нүд хаалттай хэвэр. Бэйн яг л өдгөн мөчөртэй мод шиг боловч толгой нь арга ясны дүрстэй. Цээж гарна хүнийг шиг. Гэтэл хөл нь махчин аратных шиг төрхтэйч. Касмир хүнд амьсгаагаа гарган тайван боловч тод дуугаар хэлвэ. Бид дайсагнах гэж ирээгүй. Биднийг зүгээр явуул. Мөн дахиж энэ ууланд хизээч ирэхгүй. Гэвч савдаг гүнзгий хоолоогоор зэвүүн инээмсэглэв. Та нар миний газарнуудын дөрвний нэгийг юу ч үгүй шатаачгаад ингэж хэлж гэнэ. Сепист ухасхийн урагшилж хатуу дуугаар хариу өчвө. Тийм ээ. Гэхдээ бид тэнд нөхөн сэргээх шид ашигласан. 3 цагийн дотор ой өргөн сэргэх болно. Савдаг үл тоосон байдалтайгаар гүнзгий амьсгаа аван бараан эрчим хүч ялгаруулан. Та нарын бохир шид надад хэрэггүй. Гэж уурсва. Гэнэтэр биесээ Ильянаас ч хүчтэй аура цацруулв. Харанхуй хүчийг удирддаг Сепист хүртэл хоромхон зур сэтгэл түгшснээ мэдэрлээ. Сепист. Энэ аура ой гутам хүргэм юм. Бас хүчтэй гэрлийн 9 хүлэгт баатраас ч хүчтэй. Бараг л дээд луу. Үгүй. Эсвэл бурхны төвшнийх байх. Тулаан ихэллээ. Савдаг гинэт хашгарлаа. Төвний сүнслэг энерги ойр орчмыг агаар жижиргүүлэн шатаж буй бөмбөлгүүдийг бий болгож эхлэв. Хоромхон зууртад бууны сум шиг хурдтай тесрэлтээр бороомж шүршиж игэлвэ. Касмир Сепист хоёр хажуу тийш болтон Сепист аврах сэлмээ урдаа барин бамба болгон ашиглав. Харин Касмир хурдтай эргэлтгэж хос махир сэлмээ цахилгаа мэт хөдөлгөж галт сумнуудыг цавчиж хав. Касмир харанхуйн дунд нүд дээрээ хайж хэлвэ. Тэр хайччихв. Гэнэт ар талаас нь савдаг гарч ирэх хүчтэй дайрав. Касмир махир сэлмээрээ зөрүүлж байран хурдны тулаан ихлүүллээ. Хурц хумс, харших чимээ, элдний хурц огцом хөдөлгөөн агаарт цахилгаа мэт хурдтай гялбаж байв. Касмир. Мөгсөн барын соёо. Тэр харанхуй хүчээ ашиглан хурц давшилт хийвэ. Савдаг дайралтыг хоёр гараараа хааж сэтгэл хангалуу мэд инээмсэглэж. Бэ чамайг магтъя хүү. Чи үнэхээр хүчрхэг юм. Гэвч тэр мөчид Касмир Сепист хоёр урагш давшин хоёр талаас нь бүслэн дайрлаа. Савдагч бас гараа өргөн тесрэлт үүсгэхэд өргөн хүрээний дэлбэрэлт болвоо. Сепист. Тэр савдаг хүчтэй юм аа. Бас Касмиртай дүйцэх хурдтай байх гэж. Тэгтэл Касмир. Энэ савдаг энэ хараалт уулын эзэнгийнх нэрн тохирсон хүчтэй амтан байна. Гэвч Касмир хөл дээрээ тогтож чадсангүй. Хөл нь хүн дээр шархад чи. Савдаг ихэмсгээр нэмцэглэж. Чеха хүчрхэг. Надад ингэж тэмцэх нэгэн гарч ирэлгүй удаж.
Би хойдож байлаагүй минь. Гэнэт Айра гарч ирвэ. Одоо болно. Савдаггүй. Би тантай тулалдахыг хүсэхгүй байна. Савдаг. Чич бас хүчрэх нэгэн бололтой. Би чамаас энэ том элдтэй залуу шиг өшөө авалтын хүч мэдрэгдэж байна. Гэхдээ Савдаг хормын турш бодлогошрон загслаа. Чи мэдгүй. Хоёр хүчтэй аратан таарахаараа хэн нь илүү гэдгээ мэдэх гэж тулалддаг. Тэгээд өрсөлдөгч чинь ялагдаж өршөөл гуйсан ч ямар ч өршөөлгүйгээр хороодог юм. Энэ бол байгалийн шалгарлын хууль юм. Гэхдээ тэд бол зүгээр л оюун ухаан төгс болж чадаагүй байгалийн зүүн совингоороо амьдардаг амьтад. Харин бид бол оюун ухаан төрөл зүйлээ. Савдаг баг зэрэг болол хийснэ. Би чамайг дутуулж чи үг хэлэхдээ гарсан ам цаваа хүн бололтой. Тэгээд хүйтэн хоолоогоор өгөөлөв. За яах? Чиний хариулт надад нэгийг бодогдууллаа. Энэ удаа та нарыг зүгээр явуулъя. Гэхдээ дахиж миний нутагт бит пиэр хэрв эргэж ирвэл би та нарыг шууд хөнөө. Тэгээд Савдаг хүйтэн өнгөөр. Харин одоо бодлоо өөрчлөх болсон юм. Явахгүй бол үхэл хүлээж байна шүү. Айра. Зяц. Баярлалаа. Бид одоо шууд явах болно. Ой Савдаггүй. Харанхуй шингэсэн бай. Айнгүнээс сэвшээ салхиулж, ногоо навчис харлаж, гүн хөхөн гайс оржээ. Хуучин амгалан байсан Савдаг одоо хар нөлөөнд давцсан мэлт. Төөний би дагжин чичирч өмнө нь тодуулаан байсан нүдэнд хар алаг өнгөөр солонгорон гялалзна. Сэпэс чүдэ зон хүйтэн царай гарган зогсноо. Бид азтай байлаа. Сэпэс чагадсан гараа чангатгаад ширүүнүүдээр эргэн тойрно ажиглав. Эндээс хурдан зайлцгаая. Харанхуйн инээрийг улам бүр хүч авч ийн. Кенет Касмир өвдсөндөө доошсон баруун хөлөө дэмий чирэн газар налав. Төөний хуйг нь бутарч, махарс нь урагдж, хөлнөөс нь бүлээн цус ас гарч байв. Сэпэс түүний дэргэд очиж том гараараа мөрийг нь тулан төшөв. Сэпэст чи хүн чархад чи би чамд тусдий. Касмир тэр сулхан инээж өвдсөндөө нүрээ зангидна. За баярлаа. Би бараг зүүн хөлөө мэдрэхгүй байна. Хугарсан бололтой. Шөрмсөн тасарсан ч байж магад. Айра тэдний байдлыг хараад хурдан шийдвэр гаргаваа. Бид буцъя. Софиягаар имчилгээ хийх хэрэгтэй. Айра алсаас ирж буй аюулыг мэдэрсэн мэт царай нь барайна. Яараарай. Юу ч болоо билээ. Гэхдээ энд удах ёсгүй. Цайзад буцсан. Тэднийг цайзад орж ирэхэд хамгаалагчид гайхан харна. София шууд гүйж ирээд Касмирийн байдлыг хараад санаалт. Та нар их хүн шархад чи. Эхлээд Касмирийг хэвтүүл. Толгой дөхөн Сторновыг түшиж дотогшоорлоо. София шархыг нь ажиглаж гүн төвлөрөлд орлоо. Гарнаас нь бүдэг Кен гэрэл гарч тэр цусыг нь зогсоохыг оролдвоо. Сэпэс өөрийн хуйгийг засаж хүйтэн хоолоогоор өгүүлв. Биднийг мөрдөж буй хүч ойд байсан. Тэд үнэрийг маань мэдэрсэн. Цайзаа нүүлгэх хэрэгтэй. Айра түүнийг дэмжин алсын бараг ширтнэ. Крайна хаашаа явсан бэ? София өгүүлв. Тэр хүн ба чөтгөрүүдийн газар нутгийн зааг болох Darkness Light уул руу явсан. Крайн бас та нарыг намайг асуух юм бол зүүн совин гэд хэлчих гэсэн. Бүгд хэсэг зур дууга хурааваа.
Тэр уулан дээр эцэс төгсгөлгүй дайн үргэлжилдэг гэдгийг бүгд мэднэ. Аяра гүн бодлогошрон хэлв. Тэр байныг хармаар болсон хэрэггүй. Тектосепист. Тийм болсон бололтой. Тэндээс жинхэнэ харанхуй хүчээ олж мэдэх юм. Бас бид тэр уул руу цайзаа шилжүүлэх болно. Бүгд гайхсан харцаар харав. Энэ бидний хувьд ашигтай байрлал. Бидний 9 хүн байхгүй байгаа. Энэ үед цайз уулын зүрх рүү нүүвэл аюул багтаа байх магадлалтай. Тэндээс мэдээлэл цуглуулж улмаар ангаа эхлэх болно. Касмир амс гаага удаан гарган тулаан ойртож буйг зөнгөөрөө мэдэрвэ. Тэгэхээр бид цайзыг нүүлгэж, грайныг олж, хүчээ зузаатгах хэрэгтэй. Эсбүгээс удахгүй бидэнд ухрах газар үлдэхгүй. Аяра. Тийм ээ. Бас бид тэндээс ангаа эхлүүлнэ. Бүхнийг агнах болно. Хар сарны гэрэл төрсөн шин. Гарын чичирч байлаа. Грайн өмнөхөн харанхуй чингэх мэт зогсох урт хар илт. Төөний ерн гэрэлд гялтганах биш. Харин бүх гэрлийг залгиж буй мэт харанхуйн нүх мэт санагдана. Тэрний зүрх хурдтай цохилж бүх биеийн хүчтэл давтсан мэт мэдрэгдэнэ. Гэвч тэр ухраагүй. Тэр гараа сунгал. Ээлттэй холбогдох мөч. Хорооны үзүүр төмөрч шүргэх тэр агшинд бүх зүйл хөдөлж, орчлон ертөнц тэр чихтэй зогсох шиг болов. Агаар хүндэрч бүх чимээ таг болж зөвхөн зүрхнийх нь хүчтэй зохилд чихэнд нь сонсогдож байна. Гэнэт тэр хажуудаа хэн нэгнийг мэдэрлээ. Чи хэмбэ? Хоол. Төвний чихэнд биш, дархин дотор нь сонсогдов. Карайн эргэж харлаа. Хэн чалга. Гэхдээ тэр түүнийг мэдэрч байв. Чи юу хүсэж? Гэнэт түүний тархинд нэгэн дүр зураг тодрон гарч ирэв. Энэ жирийн дурсамж биш. Энэ бол амьдралынх нь хизээж мартагдахгүй хамгийн хүн хар дарсан зүүд байва. Гэрн шатаж байна. Эцэг их нь үхэж байна. Тэр гартаа юу ч үгүй зогсож байна. Төвний дотор тесрэх мэт уур хилэн хүйд хоосрол оргилов. Зөвхөн нэг л зүйл тэр үед дутагдж байв. Хүч. Тэр эргэлзээгүй элдийг атгава. Гар нь тэрхэн зур хөдлөх шиг болов. Хүйтэн төмөр нь арьс руу шигдэн гүн гихчийн чичиргээ тархинд нь дамжив. Гэхдээ жирийн мэдрэмж биш бай. Гэнэт 2000 жилийн өмнө тэр харанхуйн дунд ганцаараа зогсож байв. Газар нь хар, тэнгэр нь улаан, бүх зүйл үхэл хөнөөлийг илтгэн. Харин түүний өмнө нэгэн дайчин сэлмээ суулж байв. Энэ болоо чиний эхлэл биш. Харин төгсгөл чин юм аа. Тэрний хоолой үл мэдэг чичирхийлж байв. Тэр удаан замыг туулж хэтэрхийх аллах үйлдсэн хүн. Хаашаач харсан хүний цуснд будагдсан дурсамж хураагдсан ам суйрал. Тэр өөрийгөө хамгаалах гэж сэлэм атгсан. Харин сүүлдээ энэ сэлэм түүнд гайртай бүхнээ хөнөөх шалтгаан болсон. Би үнийг өөрөө бүтээсэн. Дайчин сэлмээ ширтэж байв. Гэнэт түүний гарнаас харуудаа гарч эхэлвэ. Өөрийнх нь зовлон, үзэн ядалт, цөхрөл бүгд элд рүү шингэж байв. Тэр сүүлчийн удаа зэвсгээ өргөхдөө нэг л зүйл ойлгов. Энэ сэлэм хизээж хүнд үйлчлэхгүй. Харин хүн түнд үйлчилнэ. 20,000 сүнсний цусан тангарах. Крайн дахин өөр нэгэн дур зургийг олж харлаа. Тэнгэрт нь нүгэлт сүнснүүд хашгирах мэт. Газар нь үе олон үгтэл дарагдсан аимшигт дайны талбар. Харин тэдний дунд нэгэн дайчин ганцаараа зогсноо. Төөний гарт хар сарны гэрэл. Бэдиалла.
гэж нэгэн дайчин хашгирав. Гэвч хэн ч амьд үлдээгүй. 20,000 цэрэг, 20,000 орилт. Тэдний сүнснүүд нэг нэгээрээ элбэнд сорогдож, тэдний зовлонгийн шаналл сэлмэнд шингэж байв. Крайн энэ бүхнийг мэдэрч байв. Энэ сэлэм зүгээр нэг төмөр зэвсэг биш. Энэ бол айдас, энэ бол үхэл, энэ бол хараал юм. Хар сарны гэрэл жинхэнэ эзэн нь хэн бэ? Чи намайг хаатгахыг хүсэж байна. Крайн ухамсартаа буцаж ирэв. Ээлдний хар төмөр хуруунд дундуур нь халуун шатах мэт мэдрэмж төрүүлнэ. Тийм. Гэнэт түүний гарнаас харуутаа гарав. Тэр удаа түүний биеэр дамжин орж бүх булчин яс судсаар нь урсаж эхэллээ. Тэгвэл чи миний хувь заяагч бас өвлөө. Түүний сэтгэлд хүйтэн хоосрол орж ирвэ. Энэ зөвхөн хүч биш. Энэ зөвхөн зэвсэг биш. Энэ бол хараал. Харин тэр хүлэн зөвшөөрөв. Сэлмийг суглан татах мөчид бүх зүйл түүнийх болвоо. Айдас. Хүйтэн ган төмрийн чимээ. Сэтгэлд нь шингэх харан хуйн орчим. Хар сарны гэрлийн эзэн дахин мэндэл. Крайн зогсож гүйхэн амьсгаавлаа. Түүний биеийн дотор дот оцсонс хүчний эрчимтэй урсгал өрнөж байв. Хар сарны гэрэл зүгээр нэг зэвсэг биш гэдгийг тэр одоо ойлгож байв. Тэр бээр элдээ гартаа чангалахад хар төмөр элдний хүйтэн төмөр чимээ чихэнд нь сонсогдно. Бүх зүйл амархан ямар нэг саадгүй мэдрэмжтэй байсан ч сэтгэлд нь нэг л зүйл дотоод зовоох шиг мэдрэгдэж байв. Тийм ээ. Энэ бол зүгээр нэг хүч биш. Сарны гэрэл энэ бол хараал. Түүний хойш нь эргэж харсан улс тал нутаг улам бүр хар сүүдэрт автсан байв. Ойр орчны бүх зүйл нь цочролд ороод айжмаар өнгөлдөж сүүдэр болсон мэт мэдрэгдэнэ. Тэр анзаарахгүй өнгөрч чадахгүй зүйл байсан нь сэтгэл доторх хүйтэн хоосрол. Тэр хэрвээ энэ хүчийг ашиглавал хэрхэн өөрчлөгдөхөө мэдэхгүй байваа. Харсаар энэ бол ердөө ганцхан элд биш. Энэ нь түүний мэдэрсэн анхны хүлцэнгүй байдлын түүх юм. Энэ элд бол түүний гүн гүнзгий эмзэглэл, тэр харгас хэм хэмжээний тэмцлийг түүнийг авч явж байгаа хүч юм аа. Dark Moonlight. Ба ариун дайч. Dark Moonlight шивнэ. Край. Чи одоохондоо миний эзэн биш. Край. Би чиний эзэн. Би чиний тухай бүгдийг мэднэ. Чамайг хэн бүтээсэн, өөрд нь хэн эзэмшиж байсан, ямар цусыг амтулж байсан. Би бүгдийг мэднэ. Dark Moonlight. Үгүй. Чи хараахан бүхнийг мэдээхгүй. Край нүдэ нарийсгаж. Тэгээд би юу мэдэхгүй гэж. Dark Moonlight. Чи намайг жинхэнэ эзэн маань гэж хүлээн зөвшөөрөх цагтал бүхнийг ойлгох болно. Гэнэт хүнд хоёрыг дуулганы жингийн дор газар дөргөх шиг болов. Төмөр гутлын жинтэй алхалт уулсын нөгөө талаас сонсогдвоо. Край. Хэмбэ? Тэр хүндийн харанхуй руу хурч моддын сүүдэрт уусан. Гэрлийн цэргүүд уулын нөгөө билээр толол дааны талбар руу явж байваа. Тэдний дунд ганц дайчин тод ялгарч байв. Тэр гялалтсан хуйг өмсөж нуруунда ариун элд зүүж том сүх үүрсэн байл. Тэд уулын бэлд буудаллав. Ахлагч нь хуйгт дайчин руу хандж юу ч юм хэлсэн ч Крайнд сонсогдсонгүй. Харин түүнд зөвхөн нэг л дуу хоолой сонсогдож байв. Dark Moonlight шивнэ.
Крайн толгоогоо барив. Дотор нь хорсол буцалж нүдэнд нь улаан туяа гялалцна. Крайн шивнэ. Би хэнийг алах юм бэ? Dark Moonlight. Түүний цусыг урсгах. Би хүлээж ямч. Гэвч Крайн тэр дайчнаас юр хүч мэдэрсэнгүй. Энэ бүхэн түүнийг эргэлзэхэд хүргэв. Яагаад би түүнээс хүч мэдрэхгүй байна? Гэвлийн ба харанхуйн хүлэгт баатрын анхны уулзалт. Шөнийн сүдэрт хөвөх хар даралт. Салхи тогтун үдшийн сэвшээ салхинд модон найгаж байва. Крайн өндөр өвсний хөндийн дунд сүдэр шиг сэмхэн зогсож холын галын гэрлийг ажиглав. Тэр газарт гэрлийн цэргүүд байршижээ. Харанхуйн дотор өсөж боожсон Крайнд гэрлийн цэргүүдийн отог зэвүүн санагдав. Гэрлийг шүтгчид хүний яс суртахууны нэр барьж харгислыг үйлддэг. Үүнтэй адилхан хүмүүс Крайны амьдралыг үгүй хийсэн. Гэхдээ түүний сонирхлыг нэг зүйл илүү татав. Тэр хүн талбайн голд хамгийн том майхны өмнө нэгэн хүн зогсно. Өндөр булчинлаг туранхайч биш, хэтэрхий бүдүүнч биш. Гэвч жинхэнэ сүр хүч түүний биений хэмжээнээс биш. Түүнээс цацарч буй энергиэс харагдаж байв. Тэр болоо гэрлийн хүлэгт баатар Ханс. Хоёрын сарны гэрэлд гялтганаж түүний нуруундаа үүрсэн том сүхийг ажиглахад зүрх хүчтэй цоглоно. Крайн өөртөө хэлсэн. Энэ хүн хүчтэй. Гэрлийн хоёртай цэргүүд эргэн тойронд нь алхаж хаяа ярилцаж байна. Тэд бүгд Ханс руу хүндэтгэлтэй харц шиднэ. Крайн модны сүдэрт буг шиг нуугдан зогсно. Гэрлийн цэргүүдийн зүрхний цохилд алхан бүрийг мэдэрч байва. Гэмит. Гараад ир. Хансын хоолой тавьж тушаасан өнгөтэй байв. Крайн цочирдов. Тэр намайг мэдсэн гэж юу? Гэрлийн хүлэгт баатар цэргүүдтэй дохиогод тэднийг холдвол. Миний өмнө гарч ир. Би нуугдаж тоглох дуртай биш. Цэргүүд гайхсан ч тушаалыг нь даган ухарч Ханс ганцаараа үлдвэ. Крайн ал гуурхан гарч ирэв. Тэр сүудрээс айжмаар алхаж хоёрын сарны туяан тодрон гарч ирлээ. Харахад л хүнд зузаан хоёртай Крайн ээлдээ барьж явсан ч хараахан сугалсангүй. Ханс түүн рүү хүйтэн ширтэн. Хар хуйга сүудэр мэд энерг чи харанхуй хүлэгт баатар. Крайн үл мэдэг нэмцэглэвэ. Тийм гэвэл яах юм? Ханс хэсэг дуугүй байснаа толгоогоо доош үлээлэг бүх хийлгэв. Тэгвэл би чамайг энд өхүүлэх хэрэгтэй болж байна. Крайн нүдэ ониилгав. Гэрлийн хүлэгт баатар сүхэ мөрнөөсөө булгаж зүлгэн дээр зөөлөн зовлон тавилаа. Гэрлийн 9 хүлэгт баатрын нэгийн хувьд би чиний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй. Чамайг харангуйтаа алах ёстой гэдгийг мэдчихэв. Гэхдээ би чиний тухай мэдхийг хүсэж байна. Крайн урдзагсах хүнээс нэг зүйлийг анзаарч байв. Чи миний өмнөх дайснуудтай адилхан биш юм, тийм үү? Ханс баг зэрэг толгойгоо гэлжилгэж үл мэдэг мушилсан инээлээ. Тийм ээ. Би бусдаас өөр. Би итгэл үнэмшлээ дагаж зөвхөн өөрийнхөө үнэн гэж бодсон замаар явдаг. Гэвч чи бол харанхуйн дайчин. Харанхуйн төлөөлөгчд үргэлж устгагдах ёстой. Крайн гүнзгий амьсгаа аван ээлдээ баг зэрэг өргөлөө. Хэрв тийм бол чи намайг алж чадах эсхэ үз. Ханс урагш гიშгэв. Газарт хүнд дуутай мөргсөн хөл нь өвсийг нухчин дарна. Би чамайг аль хэдийн шийдсэн. Чи миний сүхний дор үхэх болно. Крайн Dark Moonlight-ийг атхан хүйтэн хоолойгоор хэлвэ. Оролдоод үзэлтэй. Гэрлийн сүх ба
харанхуйн элдний мөргөлдөө. Гэрэл ба харанхуй мөргөлдөө аянгат галзүх харс судрын харанхуй. Салхи ширүүсч өвс шөөг найгав. Крайн хаанс хоёр өөдөөдөөсөө зогсож нэгийнхээ хүчийг мэдэрнэ. Гэнэт хаанс хөдөл. Түүний хүнд хуйг тажигнан дуугарч газар дөргитөл гიშгэв. Өмнө нь харсан альва дайчтаас илүү хурдтай байв. Крайн цогцолтыг урьдчилан мэдэрч, ухарч, харс судрыг гяс татав. Чангсонс, харанхуйн баатар, гэрлийн сүх чамайг хувааж орхино. Хаанс баруун гараараа илдээ, цахилгаан цахих хүчтэй далаж дараа нь зүүн гартаа байсан сүхээ дээш өргөв. Крайн хүйтэн хоолойгоор. Чи хурдан л байна. Гэхдээ надад хүрч чадахгүй. Шөөгөх хүчтэй мөргөлдөөн чихлэв. Хаанс том сүхээ хавиргуун цахилгаан хурдтай цавчив. Крайн түүнийг мэдэрч гар судраа босоо чиглэл далай сүхийн эрийг шүргэх төдийд хамгаалва. Гэнэт их хүчний цохил дотроос дэлбэрэх мэт болж Крайн хідэн алхам ухарч гарав. Газар дөргөхөд өвс тоосон дарагдж эргэн тойронд байсан чулуунууд хагаран өнөв. Крайн өөртөө. Юу? Хаансын сүхний хүч зүгээр нэг булчингаас биш додоод ирч хүчнээс нь ирж байв. Гэрлийн ирч хүч. Хаансын эмзэглэж. Чи намайг хөнгөн гэж бодсон уу? Энэ бол жинхэнэ гэрлийн хүлэгт баатрын хүч. Крайн цуснда буцлава. Тэр хар судраа чангатгаж газар руу зоов. Гэнэт газраас хар аавра түүнийг ороон элд нь хар сүүдрийн дөлөөр бүрхэгдэв. Харанхуйн хуваалт. Крайн ухасгийн сүүдэр шиг гэлэлцэж хаанс руу харван очив. Түүний хурд илүүссэн байв. Хаанс цохилтыг урьдчилан харж сүхээ хоёр гараар атхан газар зоон хаалт гэв. Чолоо! Крайн хар судраа хаансын сүхний ишрүү мөргөлдүүлв. Тоос шорон дунд цахилгаан харанхуйн аавра сүлэлдэн зууралдва. Хаансын уур хилэн оргилдог хүрл. Чи үнэхээр хүчтэй юм. Гэхдээ үхэл чамайг хүлээж байгаа. Тэр том сүхээ элдтэйгээ нийлүүлэн домогт зэвсэг бурхны өшөөг бүтээл. Алтан иштэй нэг тал нь ариун сүх, нөгөө тал нь тэнгэрийн цахилгааны элд. Крайн үнийг харамгцаал дотор нь хуйдтав. Энэ Хаанс баруун гараараа энэ домогт зэвсгийг атхан зүлднийхээ хүчийг бүрэн чөлөөлвөө. Крайн түүнийг мэдэрчээ. Энэ зэвсэгт тэр ёр дийнх шиг дайрах боломжгүй. Гэхдээ тэр зүгтахгүй. Крайн илдээ доош буулгаж өвдгөө баг зэрэг нуглан харанхуйн элдний жинхэнэ хүчийг ашиглахаар сэтгэл шулуутал. Хаанс ураг шухасхийн домогт зэвсгээ далайлаа. Чиний төгсгөл эвлээ. Харанхуйн баатар. Крайн амсгаагаа аван элдээ хөндлөн барьж хүйтэн хоолоогоор хариулва. Би үхэхгүй. Харин чи гэрлийн үнэн гэж юу болохыг харах болно. Тэд бэйбийнхээ зэвсэг рүү үсрэн довтол. Харанхуйн элд ба гэрлийн сүхний эдсийн мөргөлдөө. Тэнгэрт харуу үл хурж аянга захил. Газарт урсах цус, орилох чөтгөрүүд, суйрсан талбар. Энэ бол жинхэнэ дай. Гэрлийн 9-р хүлэгт баатар Хаанс домогт бурхны зэвсгийг бүрэн гаргаж өөрийн биеэр гэрлийн хүчийг цацруулж байва. Крайн хар судраа улам чангатхан хар аавраг өөртөө татав. Тэнгэрт хоёр хүч огтлолцов. Хаанс хашгирав. Чи гэрлийн шударгасны өмнө сөхөрнө. Үх! Харанхуйн нохой! Тэр бурхны өшөөг баруун гараараа толгой дээрээ өргөн дайралтаа эхлүүлв. 3 дараалсан аянгат цохилт. Эхний цохилт. Ээл дагаар зүсэн тэнгэрээс цахилгаан буулаа. Крайн огцом ухарч хар судраа урагш тулгав.
2 дахь цохилт. Хаан саянгатай цохилтоо үргэлж дүүлэн хүчрхэг сүхэ дахиад далайв. Крайн энэ удаа зайлахгүй. Хар судраа босоо байрлуулж хамгаалав. Тас элдний ир сүхний хүнд цохилт мөргөлдөхөд аюултай оч үсрэв. 3 дахь цохилт. Сүүлийн дайралт. Хаанс бурхны өшөөг 2 гараараа улам чангатхан бүх хүчээрээ доош цавчив. Крайн илдээ хөндлөн барьж аагам харанхуйн хүчийг бүрэн ашиглал. Харанхуйн сүүлчийн тасдалт. Тэр илдээ огцом татан бурхны өшөө зэвсэгтээ мөргөлдөхдөө бүх харанхуйн энерги цуглууллаа. Тэгээд тас хийх дуугарч хар судар бурхны өшөө 2 мөргөлдөх мөчид тэнгэр хагарах мэт нүргэн дуугарав. Цахилгаан хар ааврын эсрэг цацарч 2 баатрын тулаан үргэлж илнэ. Гэтэл гэнэт. Крайн харвсан сум шиг урагштай авч ээлдээ зүүн гартаа шилжүүлэн хаансын цээж рүү хар аавраг нэвчүүлв. Хаансын үхэл, шударгасны мөхөл. Хаансын хөдөлгөөн гацлаа. Тэр айдас дүүрэн харцтайгаар доош харав. Хар судрын үзүр түүний хуйгийг сэтлэн зүрхийг нь нэвт сүлбэжээ. Хаансын амнаас цус садарч Бэ Гэрлийн баатар. Гэрэл намайг орхихгүй. Гэвч гэрэл түүнтэй байгаагүй. Крайн тайван хүйтэн хоолойгоор. Гэрэл чамайг аврахгүй. Гэрэл гагцхүү ялагчийг дагдаг. Харин чи ялагдсан. Тэр хар судраа суглан авахад хаанс өвдөг дээрээс сөхрөв. Түүний алтан хуйг хагарч гэрлийн аавран сарнин замхарлаа. Тэр гэрлийн эцсийн баатар байл. Одоо тэр зүгээр л нэг өгсөн хүн. Сүүлчийн мөчөд хаансын ухаан самуурч өөртөө шивнэ. Бэ зөв байсан уу? Бурхан намайг хүлээж аваач. Гэрэлд төрсөн ч харанхуйд мөксөн ир. Хаансын би газар унаж хөдөлгөөнгүй болов. Крайн ялалта харанхуйн хүлэгт баатрын түүх. Крайн илдээ дахин нэг удаа хөдөлгөж хаансын толгойг биеэсэн салгаваа. Бүх зүйл чимээгүй болов. Дайны талбарт байсан бүх цэргүүд дайчид бүгд түүний нэрийг мэдэх болно. Харанхуйн хүлэгт баатар Крайн. Гэрлийн 9-р хүлэгт баатрыг устгасан анхны дайчин. Түүний нэрэнд айдас шингэх цаг иржээ. Дараах орон зай Крайн хаансын толгойг шидэн цус гуйвж буй газар дээрээ нэгэн бие даган зогсож байв. Эцсийн тулаан хамгийн том дайсан бүгд сүнсэн ч Крайнд нэгэн асуулт бий. Хар судар илчлэлт илдээ буцаан хураач. Тэр цаг мөчийг улам мэдрэхийн хэрээр дотоод сэтгэл нь гайхаж байна. Тэр зүгээр л ямар ч шийдвэр зориггүй байсан ч одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Хаанс гэрлийн хүчний хамгийн том төлөөлөгч байсан ч Крайнд бэрхшээл дагуулаагүй. Харин өөрийн зориг болон үнэнтэй нүүр тулсан үед Крайн гүнзгий сэтгэлээр өөрийгөө эрх зүүлэн бодох болов. Крайн миний оршгүй. Гэрэлтэй бус. Харин харанхуйд төрсөн. Энэ хар аавраг хянах нэгэнд оршиж чадах үеигээр устгахыг хүссэн үедээ энэ зам руу орсон юм. Гэвч орон зайд эргэн тойронд хөдөлгөөн мэдрэгдэж эхлэв. Крайн ямар нэгэн амьтаа сонин чимээтэй зүйлүүд ойртож байна гэдгийг мэдрэх болов. Төөний өмнө өндөр тунгалаг гоёхтой тэгхтэй хүчтэй авраа эзэмшсэн нэгэн хүн зогсож байв. Тэр хүнийг Шадней гэдэг. Гэрлийн 8 дугаар хүлэгт баатрын дайчин бөгөөд Крайнд тунгалаг хэлбэрээр гэрлийн мөхлийг авчирна гэдгийг мэдэж байв. Төөний мөн адил хуйг дээр хүчтэй гэрэл тийрэн асаж байсан ч
Харанхуй ба гэрэл хоёрын зөрчил энэ удаа өөр шалгуураар үнэлэгдэх болно. Шэдней ба Крайны тулаа. Шэдней. Харанхуй хүлэгт баатраа. Чи миний дотны амт хаанс шиг хүчтэй юм а. Би чамайг магтъя гэсэн чи намайг халз тулаанд дийлж чадахгүй. Тиймээс өнөөдөр чиний сүүлийн өдөр байх болно. Край. Хэрв энэ амьдралын минь төгсгөл болдгийм бол таны гаргасан гэрэл хэлсэн зөвлөгөөч нь миний эцсийн сонсох үг байх болно. Би нэгэнт гэрлийн биш, зөвхөн харанхуйн оронд алхаж байгаа цагт та надад хинч биш. Би ч бас таны хувьд хинч биш. Край. Dark Moonlight нуруунаас авч хар элдний бариулаа бүсэндээ хавчул. Шэдней. Наад элд чинь Dark Moonlight уу? Край. Чи яаж мэдэв? Мэдээж би мэднэ. 20,000 цэргийн хараас шингэсэн элд нөгөө нэр нь Dark Moon Dare. Алдагдсан гэрлийн сүмийн элд. Мөн анхны гэрлийн хүлэгт баатрын элд. Чи наад элдээ сайн мэдэхгүй хэрэг. Гэхдээ хамаагүй. Чамайг алаад би наад элдийг чинь авах болно. Чамайг хараахан эзэн гэж хүлээн зөвшөөрөөгүй байна. Тулаан эхэллээ. Тэр хоёр бүх ээл орчлонгоос ихэд онцгой болжээ. Гэрлийн 8 дугаар бүлэгт Баатар Шэдней цагаан авраг бүхэл биеэрээ болон ган төмөр элдтэй хамтд нь эргэлдүүлж эхлэв. Төвний авра харанхуй хүчийг хааж доллдааныг улам хэцүү болгож байв. Гэхдээ Крайн газраас харанхуйн хүчээ авсаар л байв. Крайн төвний нүдэнд гялалзах улаан очин гэрлийг зүсэх мэт. Харанхуй шивнээд ороосон дуудсаар хөрсний гүнээс хүчтэй эрчим ориглон эхлэв. Шэдней авра бэхжүүлэн жирэмсгийн довтлоо. Цагаан элд нь агаарыг зүсэн гэрэл мэт хурдан хөдлөв. Тэр элдээ Крайны зүрх рүү чиглүүлэн сүлбэх гэтэл Крайн элдээ босоо барьж бамбаа мэт ашиглав. Гэвч Крайн гэнэт зүүн гараараа газар тулан өндийч баруун гараараа Dark Moonlight элдээ шидэл. Агаарт эргэлдэн Шэднейгийн эсрэг хуйларч очих элд хар дүлөөр авалзан хүчтэй цохилтоор газардлаа. Шэдней ар бамбаага барин цохилтыг хаахад түн хийх чимээ гарав. Элд ба бамбай мөргөлдөх тэр чимээ газар тэнгэрийг ганхуулах мэт зүрхтэй сонсогдож хоёр дайчин хүчний долгионд хаягдан унав. Край намсгаадан чиний гэрэл намайг устгахгүй. Харин миний харанхуйн хүйтэндүл чамайг аажмаар өхөл рүү хөтлөнө. Тэр элдээ газар дээрээс авч цусанд сангасан мэт шивнэлдэх элдийг барив. Харанхуй манан хөлд ороос нөргөлж бэйг нь бүрхэж эхэлвэ. Харын нэрэг хүйтэн хэрнээ тайван жихүүдэс дагуулсан ч дуулалтай мэт. Төөний бийд тархан улмаар сүүдэр мэт хоёр том хар далавч ард нь урган гарч ирв. Энэ бол түүний дотор нуугдж байсан харанхуйн эзний хүчний бодит илрэл байв. Шэдней дотроо энэ бол харанхуйн жинхэнэ хүч. Хаан минь үүнийг өөрийн нүдээр харсан болж. Гэвч одоо түүний харж чадах зүйл бол үхэл. Тэр тэнгэрөөд элдээ өргөн уухайлан хашгирлаа. Локс Доминуэ Тэнгэрээс гэрлийн цацраг бууж Шэднейг бүрхөв. Тэр бол шүүлтийн аянга. Цагаан элд нь агаарт эргэлдэж туяа тэнгэрт дуулсан харин гэрэлд нэвт сүлбэх мэт Крайныг чиглэн ирэв. Крайн алхам урагшилж Dark Moonlight элдээ өргөж босоо цавжилт хийв. Шэднейгийн гэрлийн цохилт хуваагдсан сарниж үлдэгдэл ирчмэн Крайныг ороох гэтэл тэр хар далавчаад илгэн өөрийгөө бүрхэн хамгаалав. Тэр өөрчлөгдсөн байлаа. Нүд нь гүн хар, цээжин дээр нь харанхуйн тамга тодорч дуу хоолойн сүүдэртэй хүйтэн болсноо. Край гүн сүрлэг хоолойгоор. Гэрлийн Баатар чиний зүрхэнд ч гэсэн сүүдэр оршдог. Би тэр сүүдэрт хүрнэ. Чи өөрийгөө бурхан сонгосон гэрэлд үнэнч нэгэн гэж бодоо юу?
Бурхтын зүрхэнд хүртэл харанхуй нуугдж байдаг юм. Дараагийн агшинтэд дахин мөргөлдөл. Цохилд бүр уулсыг нураах мэт сэлэн бүрийн харшилтад газар хагарч орчлон хүйтэн аниргүй болж эхлэв. Харанхуй ба гэрэл хоёр туйлын хүчний сөргөлдөөн дэлхийгч дуугүй ажиглуулж байв. Шэднэгийн гэрэл айжмаар хүжирхэгжиж, харин Крайн айжмаар солорч эхлэв. Тулааны төгсгөлд Крайн. Тулаан улам ширүүн болж тэд бие биедээ шийдвэрлэх цохилд өгөхөд бэлэн болжээ. Шэднэ. Чи намайг ялч. Чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна уу? Чи одоогоор асар их хүчтэй байгаа ч намайг ялж чадахгүй. Крайн. Яг одоо өөрийн хүчний дээд зэг хязгаартаа очиж байна. Олон юм хуцаад байлгүй дайраад ир. Крайн элдэндээ аураг төвлөрүүлж дайралтад бэлдэж байгаа. Шэднэ өөрийн хүчийг бүхэл биеэрээ эргэлдүүлэн элдээ барин жирвсхийн дайрал. Крайнч бас харанхуй хүчийг элдэндээ шингэн хариу дайрав. Элд мөргөлдөхөөс өмнөх мөчид Шэднэ харанхуй хүчийг Крайны өөрийнх нь эсрэг ашиглах боломжийг олж харлаа. Шэднэн элд мөргөлдөх мөчид Крайны элдээр дамжих харанхуй хүчийг сорж Крайны эсрэг борвуулан ашиглав. Шэднэгийн аураны урсгалыг өөрчилж авроны эзэн рүү чиглүүллээ. Крайн сэргийлхийг оролдогч Шэднэ Крайны бүх хүчийг өөрийнх нь эсрэг болгож чадсан байв. Крайн өвдөг дээрээс өхрөн амьсгалан тасалдаж байв. Түүний бие хэдийнэ шархалж хүчин дуусжээ. Өмнө нь гэрлийн 8 дугаар хүлэгт баатар Шэднэ уужим ханцуутай хуйг дуулгамсан ариун сүх элдэ давхраа гисэн зогсно. Шэднэ Крайныг дээрээс нь хүйтнэр ширтэн хэлв. Чи өрдөөлнэг харанхуй төөрсөн өрөвдөлтэй амтан. Чиний оршихуй өөрөө нүгэл. Миний найзын үхлийг өөрийн амь насаараа түл. Крайн. Би ингэж үхэх ёсгүй. Гэхдээ хүч хөрөхгүй. Тэр хаансын зэвсгийг газараас авч бурхны өшөө химээх хоёр талд зэвсгээ өргөн ариун гэрэл цацруулав. Шэднэ. Эндээс чи бурхтын сумны бай болоод дуусах тавилантай. Тэр сүх элдэ газар буулган шившлэг уншихад цацрагт гэрэл тэнгэрт гэрэл гялсхийн асаж Крайн руу цахилгаа мэт харваж ирвэ. Dark Moonlight багхан аавраг цацруулан хамгаалах гэж оролцсон ч Крайн үнийг хаахан битгий хэл хуруугаач хөдөлгөх тэнхээгүй болсон байв. Гэрэл Крайныг нэвтлэн өнгөрөхөд цээжийг нь гүнзгий зүсэж үхлийн шарх үлдээвэ. Крайн өвдөг сүхрэн гарын сулрав. Түүний бие уналтанд орж харанхуйн гүн рүү унаж буй мэт санагдна. Гэвч гэнэт тэнгэр тас хийтэл харуул цугларн жаргаж буй наран авхаан гэрлийг халахалж хараа инг цахилуулан газрыг дөргөөсөн хар аавра тулааны талбарыг бүгэлдэн нөмөрч нэгэн авраг биет хар хуйгт дайчин харанхуйн дундаас гарч ирв. Төөний алхах бүрт газар чичирч сүүдэр газар тэлж байваа. Тэр хар хуйгт өгүүлв. Энэ хүүхдийн хувь тавилан хараахан дуусаагүй. Шэднэ зүүн харцаар түүнийг ажиглан бурхны өшөөгөө гартаа чангатхан тулаанд бэлдэн. Шэднэ. Тэр энэ Крайн гихчээс тэсөөр төвшнийх юм. Би тулалдаа дийлэх болов уу? Харанхуйн хүлэгт баатар. Би чамайг өнөөдөр алахгүй. Зүгээр өөрийг азтай байсан гэж бодорой. Тэгээд тэр хүлэгт баатар Крайны ухаангүй болсон биеийг мөрөн дээр өргөв. Төөнийг үн харанхуй аавра Шэднэгийн ариун гэрэлтэй мөргөлдөж орчинд хүчний давалгаа үүсгэв. Шэднэ хүчний зөрөө хэтэрхий их юм. Миний аавра яг л харанхуйн дундах бицэн оч шиг л болчлоо.
Түүнийг би зогсоох ёстой. Гэхдээ би чадах болов уу? Би айж байна. Хэдий тулалдсан ч би яг л тоглоом шиг эвдрэхгүй. Шавж шиг бяцлуулах юм биш байгаа. Энэ юу вэ? Миний гэрэл юу ч биш мэт. Энэ жинхэнэ харанхуй юу? Гэсэн ч тэр новшиг харанхуйлаа буцаана гэж юу? Тэд нар үнэхээр энэ ертөнцийг сүйрүүлэх гэж байна. Хөлөгт Баатар. Хөөе. Гэрлийн үнэт чалбат минь. Чиний ертөнцөд гэрэл байдаг шиг манай ертөнцөд харанхуй бас оршин байх ёстой. Энэ бол хувь тавилан. Бас бурхад ийн уйдаа гаргах цуга. Бид үүнийг эвдэж энэ ертөнцийг өөрчлөх болно. Гэнэт газар хаагарч харанхуй хүч тэднийг бүрхээд Хөлөгт Баатар Крайнтайгаа алах болов. Шэдний ганцаараа үлджээ. Төөний цэргүүд бүгд ухаан алдаж, заримийнх нь намнаас цагаан хөөс цацарч дадалдан газар хэвтэнцгэн. Шэднээ элдэ эргүүлэн газар зөөлөн зоол. ертөнцийг өөрчлөн гинэ. Энэ үгнийхээ арыг дааж чадахгүй бол энэ үйлдэлийн чин горыг амсах өдөр ирнэ Хөлөгт Баатар минь. Тэр эргэж цэргүүдээс сэргэн сүмийн зүг боцсон алхав. Нэгдүгээр бүлэг төгсөв.